Дэвидийн түүх. Тэр жил хатагтай Ричэлд 3 дугаар ангид авч авчээ. Тэдний ангид Дэвид гэдэг нэгэн хүү байнга эртээ хувцастай үсэн арцайж сэгсийсэн ангийнхантайгаа нэг их нийлдэггүй болохыг багш нь ажиглав. Хатагтай Ричэл Дэвидийн хувийн хэргийг нь уншиж танилцахаар шийдэв. Тэгээд хувийн хэргийг нь уншиж эхлээд маш их гайхжээ. Учир нь 1-р ангийн багш нь Дэвид маш их ухаантай, сэргэлэн цовоо, гэрийн даалгавраар тогтмол хийдэг, мөн найз нөхдөдөө эвтэй найртай гэжээ. Харин цааш нь 2-р ангийн багш нь маш сайн сурагч, гэвч ээж нь хүнд өвчин туссан учраас хэцүү байгаа бололтой арга гэрийн амьдрал хүнд байж магадгүй гэсэн байв. 3-р ангийн багш нь ээжийнх нь өхөл түүнд маш хүнд туссан. Аав нь нэг их анхаарал халамж тавьдаггүй. Ямар нэг арга хэмжээ яаралтай авахгүй бол арга гэрийнх нь хэцүү уур амьсгал түүнд нөлөөлнө гэж бичжээ. Харин 4-р ангийн багш нь Дэвид дуугай, хичээлдээ сонирхолгүй, ямар ч найз нөхөдгүй, заримдаа хичээлдээр унтдаг гэсэн байв. Хатагтай Ричэл Дэвидийн ямар хүүхэд байсныг нь мэджээ. Багш нарын баярын өдөр сурагчид нь хатагтай Ричэлд өнгөнгийн туузаар чимсэн цаасан дуусан бэлэг өгөхөд тэрээр сэтгэл зовнин байв. Учир нь Дэвид түүнд бор цаасанд буусан зарим нь унсан хиймэл шигтгээтэй бугуйвч нилээд дундарсан үнэртэй ус бэлгэлжээ. Дэвидийн энэ бэлгийг харсан хүүхдүүд инээлдэн шоолоход багш бугуйвч өөрт нь маш их таалагдж байгааг хэлж үнэртэй уснаас нь хэд шүршгэд хүүхдүүд инээлдэхэ болов. Тэр өдөр Дэвид багштай хатагтай Ричэл та яг манай ээж шиг үнэртэж байна гэж хэлжээ. Хичээл дарсны дараа хатагтай Ричэл хэсэг уйлав. Тэр өдрөөс эхлэн тэрээр Дэвидэд анхаарал тавьж эхэлжээ. Анхаарах тусам Дэвид улам бүр сэргэж яг л урдынх шиг хамгийн шилдэг сурагч болжээ. Жилийн эцээр хатагтай Ричелийн гэрийн үүдэнд Дэвид нэгэн зурвас авчулсан байлаа. Зурваст та бол энэ дэлхий дээр хамгийн сайн багш гэсэн байлаа. Энэ зурвасыг бичснээс хойш 6 жилийн дараа лицей төгсөхдөө мөн дахиад 6 жилийн дараа Дэвид хатагтай Ричелд захидал илгээг сургуулиудаа үргэлж амжилттай төгссөн. Мөн та бол энэ дэлхийн хамгийн сайн багш гэж бичсээр байлаа. Дахиад хэдэн жилийн дараа илгээсэн нэгэн захидалтай Дэвид нэгэн сайн бүсгүйтэй танилцсанаа бичээд аав нь хэдэн жилийн өмнө ууд болсон тул хатагтай Ричелийг хөрмөн дээр нь хүргэний талыг төлөөлж өгөхийг хүсээд мөн л та бол энэ дэлхийн хамгийн сайн багш гэжээ. Гэхдээ энэ удаа захилын дор гарын үсэг зурхтаа хүний их хэмж Дэвид гэж бичсэн байв. Хатагтай Ричел хүүгийн хөрмөнд очихдоо олон жилийн өмнө түүний бэлгэлжсэн бугуйвчийг зөөж үнэртэй уснаас нь түрхэхээ мартсангүй. Хамгийн хайртай багшаагаа харсан Дэвид тосон өгтөж түүнийг тэврэхдээ надад итгэсэнд тань өөрөө өөртөө итгэх итгэлтэй болгосонд намайг амьдралдаа итгэх итгэлийг өгсөнд тань чин зүрхнээсээ баярлах шүү багшаа гэжээ. Хатагтай Ричел хайр нулимс дүүрэн нүдээр Дэвид хүү минь би чамтай таарлахаасаа өмнө багш гэдгээ мэддэггүй байсан юм шүү гэв.